За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хор судлал шуурхай удирдлагын албаны дарга Батөвшин гэж хүн байна. Өнөөдөр та бүхэндээ химийн хурц хордлого түүнээс өрсөн сорилыг таалаар заавар зөвлөгөө өгье. 2024 он гарснаас хойш 600 гаруй тохиолдол илэрсний дийлэх олох нь бага насны хүүхэд өртсөн мэдээ ирсэн байна биднэрт. Үүний дийлэх олох шалтгаан нь санамсаргүй байдлаар тухайн хүүхдийн гарт хойр ахуйн хэрэглээний бодис болон ахуйн хэрэглээний угаалгын унтаг, ахуйн хэрэглээний гэрийн галтгооны зүйл аяг тавгуугах зэрэг зүйлүүдээс шалтгаалan хурц хордлогонд өртөх тохиолдлууд их байна. Иймээс та бүхэн аль болох тухайн хүүхдийн хурж болох газраас дээших байрлалд бол тухайн ахуйн болон химийн бүтээгдэхүүнүүдийг бол дээш нь байрлуулаарай гэж зөвлөх байна. Мөн бага насны хүүхдүүдийг бас дараах байдлуудаас буюу согтууруулах ундаа эм витамин, хүнсний нэмэлт хичээл хүүхдүүд мөн хүүхдийн тамхин бүтээгдэхүүн мөн чихэр маш олон төрлийн чихрүүд байгаа. Үүн дээр болохоор бас чихрийн хяналт буюу эдгээрийг бол та бүхэн аль болох хязгаарлаж хүүхдүүдэд дараагийн ирээдүйн эрсдлээс бол та бүхэн маань сэргийлнэ гэж зөвлөх байна. Тухайн химийн болон ахуйн бодис маань бол агаарын замаар буюу амьсгалын замаар хоол боловсруулах замаар мөн хүртгүүн замаар бол тухайн хүүхдэд бол химийн хордлогод бол илэрдэг. Тийм учраас та бүхэн маань аль болох тухайн химийн бодис ахуйн хэрэглээний хол байлгах шаардлагатай шүү гэж бас хэлмээр байна.